Маркетингийн алдаа хүний амьд хүрч болдгийг нэгэн гашуун жишээ бол 1992 онд Pepsi компани Филиппин зохион байгуулсан Number Fever хэмээх азтан шалгаруулах уралдаан байлаа. Сурталчилгааны санаа нь маш энгийн бөгөөд Pepsi-гийн лонхны бөглөөнд дор байрлах 3 оронтой тоог орой бүр телевизээр тухайн өдрийн хожлын дугаарыг зарладаг байв. Хэрвээ танд энэ дугаартай бөглөө байвал 1 сая песогийн шагналыг хоцсон гэсэн үг. 1992 онд Филиппин 1 сая песо гэдэг бол эгэл жирийн хүний амьдралыг бүхэлд нь өөрчилж чадах үз. Асар их мөнгө байлаа. Ядуурл ажилгүйдэл дарлагдсан олон мянган иргэдийн хувьд энэ бол амьдралаа өөрчлөх алтан боломж байв. Пепсигийн уралдаан эхлэхдээ зэрэгцэн улсын өнцөг болон бүрээс хүмүүс бөглөө цуглуулж азаа сорж эхэлсэн. Зарим нь гэртээ хайрцаг дүрэн бөглөө хадгалж байхад, зарим нь гудамжинд хогийн сав ухаж Азийн дугаараа олно гэсэн итгэлээр өдөржин ирэлт гарч байв. Уралдаан ийхүү үндэсний хэмжээний хөл хөдөлгөөн, итгэл найдварын их давалгааг үүсгэж тус улсын хүн амын бараг тал хувийн идэвхтэй оролцож эхэлсэн юм. Энэхүү асар их сонирхол оролцооноос урамшин Pepsi компани уралдааны хугацааг дахин 5 хоногоор сунгах шийдвэр гаргасан нь бүх зүйлийг буруугаар эргүүлсэн эхлэл байв. Тэр үеэс л бүх зүйл алдаатайгаар эргэж хэдэн сая хүний найдвар төөрөгдөл бухимдлын сүудэрт дарагдаж эхэлжээ. Савлах үйлдвэрт хожлын таг хоёрхан байх ёстой байл. Ямар нэгэн зүйл буруу болж компьютерийн программын алдаа гарсны улмаас 1992 оны 5 дугаар сарын 25-ны 18 цагт зарим тоо холилдсон юм. Орой мэдээний 2 дугаар цугаар ялалтын дугаарыг 349 гэж нэрлсэн бөгөөд зөвхөн 2 ялагч байх ёстой байсан хэдий ч 100 мянган филиппинчууд тэр орой баяраа тэмдэглэх болсон юм. Тэр шөнө донд хүмүүсийн амьдралд барагтай тохиогод байхгүй хорон болж хувирсан байлаа. Гудамж үрт баяр, инээд хөөр цалгисан энэ үдэш хин хүнгүү баян болсон мэт мөнгөний тухай санаа зовхоо бараг мартсан байлаа. Хүмүүс Азийн дугаараа барин уралдан Pepsi-гийн үйлдвэрлэлөө цугларч шагналаа авахар ирсэн нь хэдэн зуун мянгаар тоологдож байв. Гэвч удалгүй компани хаалга барьж үйлдвэрийг цагдаа нараар хамгаалуулсан байв. Энэ үед Pepsi компани том алдаа гаргаснаа ойлгосон нь аль хэдийнэ илхэн байв. 349 гэсэн дугаарыг олон мянган бөглөөдөр андуурч хэвсэнийг компьютерийн программын алдаа хэмээн тайлбарласан бөгөөд 1 сая песо өгөхийн оронд 349 дугаартай бөглөө бүр 500 песо санал болгож байжээ. Гэхдээ 500 песо гэдэг нь анх амласан шагналын 0.5%-тай тэмцэх өчүүхэн нөхөн төлбөр байв. Зарим хүмүүс энэхүү саналыг хүлээн зөвшөөрч, олонх нь уур хүлэнтэйгээр татгалзаж, шудраг бус хандлагад эсэргүүцлээ илэрхийлжээ. Удалгүй эсэргүүцлийн жагсаал өөмэн самуунд игдэж, эмх замбараагүй байдалд газар авч 5 хүн амиа алдаж, олон 10 хүн шархацсан харамсалтай хэрэг боллоо. Уурлаж бухимдсан олон хүн Pepsi-гийн үйлдвэрлэлөө дайран орж, цонхруу нь молотов коктейл шийдэн үйл явдал нь илүү том хэмжээний эсэргүүцэл рүү хөтлөжээ. Pepsi 349 эсвэл хэмээх хөдөлгөөн бий болжээ. Өдөрдөгч Pierre гэх хүн 8349 орчим ялагчийг нэгтгэж Pepsi-г 400 сая $400 шүүхэд өгч нөхөн төлбөр нэхэмжлэхийг оролдсон юм а. Үүссэн эмх замбараагүй байдал 1993 он хүртэл үргэлжилж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Pepsi өөрийн ачааны машин дэлбэрэлт болсон явд хариуцлага хүлээх ёстой гэх шуугианд гарчгууд тархаж байв. Тэр мэдээллүүд нь цагдаагийн албан ёсны мэдүүлэгт үндэслэлсэн байсан бөгөөд асуудлуудыг улам хурцдагчээ. Тухайн үед олон хүн Pepsi компанийг зүгээр нэг буруутгахгүй, бүр өөмэн самныг зориудаар дэврэхийн тулд тусгай бүлэглэлт мөнгө төлсөн хэмээн сэжиглэж байв. Зарим их сурвалжуудаас мэдээлээ Pepsi компани хөлсний хүмүүсийг шургуулсан, ингэснээр жигсаалыг зориуд эмх замбараагүй байдал руу түлхэж террористуудын зохион байгуулалттай халдлага хэмээн өөрсдийгөө хамгаалах орлого хийсэн гэж мэдээлж байв. Pepsi-гийн хуульч эдгээр яриаг шууд няцааж үндэслэлгүй гүтгэлийн шинжтэй хэмээн мэдгдсэн ч 1993 онд Филиппиний шүүгээс Pepsi-гийн эсрэг томоохон шийдвэр гаргаж мөрдөн шалгах ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн юм. Харамсалтай шүүхийн энэ ажиллагаа удаан үргэлжилж чадалгүй, дараагийн сарууд иргэний болон эрүүгийн шинжтэй бараг бүх нэхэмжлийг шат дараалан хэрэгсэхгүй болгож хэрэг мартагдах тийш хандсан юм. Эцэст нь 2006 оны шүүгээс үлдсэн бүх нэхэмжлийг албан ёсоор хааж хууль эрх зүйн маргаан төгсгөл болсон ч Pepsi-гийн хайхрамжгүй байдал хүний амь нас эрсдсэн гамшигт хүлээлгэх ёстой ёс суртахууны хариуцлага мартагдсангүй. Өнөөдрийг хүртэл Филиппиний олон иргэд энэ үйл явдлыг уучлалгүй, мартаж чадаагүй байна. Зарим газар нутгийн хүмүүс хувьд Pepsi гэдэг үг өөр жигшүүртэй дурсамж, итгэл алдралын бэлэг тэмдэг болжээ.